За бүгдээрээ сайн бацхан уу? Энэ удаагийн уншлага сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн 3 сонголтын хөзрийг гаргаад тавьсан байна. За тэгээд өөрийн сонголтоо хийгээд дараах хэсгээс сонгоод үзээрэй. За ингээд сонгосон байхаа гэж надад за жоохон цаг өгөх юм. Их өвгөж 3 өөр төрлийн стикер сонгогдлоо. Хөзрүүд нь ч гэсэн нэг онцлогтой ярина. Ийм хөзрүүд сонгогдож байна өнөөдрийн сонголтын дээр. За хөзрөө сонгоцсон байхаа гэж нэгэд уншламдаа оръё. За өнөөдрийн сонголтын хөзрийг чи харагдах байхаа. За дундуур нь жоохон нарт хүчний утааны юм сонголсон юм орж ирэх байхаа. За ямал дээр хөзөр татсан юм гинж гээд үнэнч байдлыг илэрхийлсэн тийм гинжин зурагтай хөзөр сонгогдлоо. За энэ нь болохоор үнэнч байдлыг илэрхийлж байна. Тэгээ хамтдаа цугтаа үнэнч байхыг илэрхийлсэн тийм хөзөр сонгогдож байна. За тэгээ цаашд энэ 1-р группыг сонгосон хүмүүст маань 12 цаас өгөх ямар мессеж байна. Дэмжүүлэх мессежийг авъя. За нэг жоохон сэтгэл зүрхний шаналгаа байна уу да. За нэг ямар нэг имийг ингээд нэг хувир нь өөрчлөгдөн гээд хүлээгээд тэрэндээ нэлээд ингээд шаналаад байна да. Сэтгэлийн шаналгаа маш их байна энэ хүмүүс дээр. Ер нь нэг уул гэдэг хөзрийг сонгож байгаа нь уул чинь өөрөө их бэрхшээлийг илэрхийлдэг л дээ. Магадгүй энэ ийм зүрхтэй хөзрийг сонгож байгааг бодоход ямар нэгэн хуурамч байдлаас болж айгүй их тийм зүрх сэтгэлийн шаналгаа байна. Хувир нь өөрчлөгдөн гэдэг ингээд хүлээгээд тэгээд нэг тийм итгэл алдрах маягтай бүр учраа олохгүй гайхацсан сууж явах юм. Тэгээ ямар ч хөдөлгөөнгүй гарц гаргалгаагүй юм шиг болцоод байгаад байна шүү. За тэгжэл энэ юуны хөзөр орж ирж байна. Хүч чадлын хөзөр. Уулантай айгүй хүч чадалтай, хязгааргүй хүч чадалтай айгүй тийм бас хуурж өөрчлөгдөх цаг үе дээр явсан байна л да. Энэ айгүй сүнснээс хэрэгтэй холбоотой байхаа. Хязгааргүй хүч чадалтай тэгээд тэрийг нэг өөрийгөө нэг сайн мэдэрч таньж чадахгүй тэгээд нэг бүр яахаа учраа олохгүй байна энэ хүмүүс тий. Ямар ч боломжгүй гарц гаргалгаагүй болцсон юм шиг санагдаад одоо. Гэтэл бол гэр бүл бол хажууд чинь байд юм биш үү? Гэр бүлтэй өр хүүхэдтэй бас мөнгө санхүүгээр тусалж дэмждэг ч хүмүүстэй эсвэл энэ ажилтай төрөлтэй гэсэн үг шүү. Мөнгө тусалж дэмжинэ гэхээсээ илүү ажилтай төрөлтэй. Тий. Энэ нэг тийм зөвхөн юутай холбоотой хүмүүс байна. Яг энэ уншлагыг сонсож байгаа хүмүүс бол гэр бүлтэй, ажилтай төрөлтэй. За тэгээд нэг магадгүй энэ цаг үед тохиолдоод байгаа хүмүүст ингээд сүнсэнд нь ирээд байгаа юмтай л холбоотой. Нэг дааж давшгүй ингээд бодит байгаа байдал дээр бүх юм ингээд
гэр бүлж байна, ажил төрүүлж байна. Гэтэл нэг л юм дутуу санагдаад, нэг л тийм урууд ороод царайлаад одоо яах учраа олохгүй гарц гаргалгаагүй хөдөлгөөнгүй болчоод уул нэг тийм хязгааргүй хүч чадал юм мэдрэгдээд ч юм уу ингээд нэг болмоор юм шиг санагдаад байгаа. Тий. Бас боломжууд ингээд байгаа юм шиг боловч тэрийг ингээд нөгөө нээж илрүүлж чадахгүй нэг тийм яг нэг юм гинжлэгдсэн юм шиг болчиход байхгүй юу. Тэгээ энэ нэг дааж давж ингэж нэг ард нь цаана гарч чадахгүй нэг ууланд тулцсан юм шиг. Тэрэндээ айгүй ингээ яах ёстой юм болоо. Яавал зөв юм болоо гэд ингээд эргэлзээд ах юм. Уул нь маш их тийм өндөр тийм одоо нэг юуны мэдрэмжтэй хүмүүс байгаа байхгүй зүүн совингийнч. Тэгээд нэг ямар нэгэн байдлаар нэг өөрийгөө өөрчлөх ёстой гэдгийг ингээд нэг мэдсэн ойлгоцсон хэрнээ яаж гэдгээ мэдхээ байсан. Уул нь сэтгэл сайтай тийм айгүй тэрс сэтгэл сайтай тийм хүмүүс байна. Гарц гаргалгаагаа болохоор байчаад байна л да. Одоо яавал өөрчлөгдөх юм бол гээл одоо ингээ бодоол одоо нэг юм өөрийнхоороо бол ингээл янз янзаар л ингээд хичээж л байгаа юм байна л да. Тэгэнгүүт ингээд нэг хизээ үр дүн нь гарах юм бол гээд нэг хүлээлт үүсчээд тэгээд тэрэн дээр нь ингээд нэг хүссэн хариу нэрэхгүй тэгээд одоо яах ёстой юм бол яавал болох юм бол гээд ингээд эргэлзээд арга гашлагаад байна. Түүнээс шинэ арга гэр ажил төрөл ийм байдал бол ерөөсөө биш. Хувийн амьдрал энэ юм нь бол болж ин гэтэл энэ сэтгэл зүйтэй дотоод энэ ухамсартай холбоотой юм нэг өөрчлөлтөн дээр л бүр гацж шаналчаад байгаа хүмүүс л байна л да. Нэг зүрх сэтгэл нэг байгаа газараа байхгүй ш тогтохгүй нэг л яах ёстойгоо ойлгохгүй тийм байдалтай. Уул нь бол одоо бодоход бясалгадаг хүмүүс л баг шиг байна бас. Тэгээд бясалгал хийгээд бясалгалын тодорхой үе шатн дээр л бас өшөө илүү ингээд нэг юмд хүрэх ёстой юм шиг санагдангууд. Боломжууд байгаа юм шиг ингээд санагдангууд. Яаж гэдэг одоо арга ухаанаа олохгүй ч гэдэм үү. Яг тэр нэг өссөн хэмжээнийхээ үр дүнд хүрэхгүй. Заримдаа бүх юм нь шалах бодлох уурч юм шиг санагдав. Тийм л юм байгаад байна да. Түүнээс биш гэр бүл ажил төрлийн хувьд бол ерөөсө болохгүй юм байхгүй ерөөсө тэр тал дээр л болж байна. Тэгээд нэг тийм сүнсний сэрэлттэй холбоотой холоос ингээд нэг тэр одоо бодож байгаа юм нэг ойрхон хажуудалд яг нэг энэ цаг хугацаа энэ моментн дээр байж баг нэг чадахгүй байгаа юм шүү дээ. Ер нь бол энэ асуудал нь одоо цагтаа байж чадахгүй байгаа юм шүү. Нэг бол тэр холоос өөр юм хайгаад нэг бол өнгөрснөө бодоо ч юм уу ингээд дунд нь ингээд таны хайж байгаа юм чи магадгүй энэ одоо цаг дээр байж сурах байж магадгүй л юм байна. Одоо цаг дээр байж оршиж сурах. Сүнсний сэрэлт гэхээр нэг айхтар тийм онцгой юм бодоод байгаа байж магадгүй. Тийм онцгой юм бол биш шүү дээ. Ер нь бол онцгой гайхамшиг баг эд шидэж гэж бодоод байгаа байж магадгүй. Бас яг тийм тийм шатанд ирж болно. Тэгтлээ бол дунд нь маш их замналыг туулж тэрийг хамгийн гол нь ухаарах байдаг юм л да энэ ч. Маш энгийн гэдгийг ухаарах. Яг цаг дээрээ бол онцгой юм ерөөсөө байхгүй. Байхгүй ер нь бол
За нэгдүгээр группийн уншлага нэг иймэрхүү уншлага боллоо. Хизээ үр дүн гарах юм бол гээл хүлээгээд хараад байна. Хүлээгээд хараад байх юм бол байхгүй дээ ер нь. Ухамсарласан цагт тэртээ тэрэнгүү тэгэл өөрөө. Яг юун дээр алдаад байгаагаа ухаарах чинь хүртэл тэгэл одоо нөгөө хүсэн хүлээж байгаа үр дүн лүгөө явах гол арга зам чинь шүү дээ тий. Гол гарц гаргалгаа чинь тэндээ ч үж магадгүй. За нэгдүгээр группийн уншлага энэ хүрээд өндөрлөө. За та бүхэнд амжилт хүсье. Энэ төөрч бодлоод нэг жаахан гацаад байгаа гацаанаасаа яг ямархуу нөхцөл байдалтай байгаа гэдээ ингээд цаг авч иж ярилцаж болох юм байна да. Эсвэл одоо яг өөрийнхөө нөхцөл байдлыг хамгийн гол нь тэр хүнсэн ойлголоод тэгээ яг юун дээр алдаад байгаа гэдгийг л ойлгож олж ухаарах шаардлага байна нэ. За нэгдүгээр групп ингэж өндөрлөө. За хоёрдугаар группийн уншлага эхлэх гэж байна. Хоёрдугаар группийн уншлага. За энэ их гоё стикер сонгосон. Нартай сартайгаа байгальтай дэлхийд ер нь бүх дэлхийн гоё сайхан бүхэн багтжээ энд тий. За тэгээд нэг юм джентльмен залуу байна. Джентльмен залуу сонгох гэж. За тэгээд дахин цэцгэлэхээ гэдэг үзэр нэмэлтээр сонгох юм лээ. Дахин цэцгэлэх. Дахин цэцгэлэх. Дахин одоо нөгөө эхлүүлэх. За манай хоёрдугаар группыг сонгосон хүмүүсийн орвоо ертөнцөөс өгж байгаа мессежийг дамжуулж өгөөч. За өнөөдөр хөөрхөн beer, teddy beer гэж хөөрхөн баагатай хөзрөөр үзнэ. Чтаас олноор унж байх юм. Тэгэхээр болохгүй. За нэг ярин жоохон нэг цэцтэй. За ертөнцөөс өгж байгаа гэдэг мессеж юу вэ? Юм шиг санагдаж байгаа ч юм. За нэг алсын холын маянд шинэ эхлэлийг үүсгэх гээд энэ нэгэнд ингээд нэгүүлээ сэтгэлээ гарган бэлэгсэл таваад нэг за энэ нэг юм хүмүүс байна. Явж ас холыг зорж нэг юм эрдэм ном сурах гад байна уу. За тэгээ гэр бүлийнхнээс бүгд ингээд нэг одоо стихчээрээ зүтгэрээ гэл ингээд байгаа бүхнээрээ ингээд бэлэгсэлт өгөөл өөрөө ч нас холын аянд холын эрдэмт сурах харч юм уу. За нэг тэгж үтэх гэж байгаа хүмүүс ах шиг байна шүү. Тийм ээ гэж юм. За нэг залуу хүн аав ээжээрээ хайртай дотны хүмүүсээрээ өдүүлээд шинээр эрдэм ном сурахаар олон аянд гарах шийдвэрээ гаргачаад байж байгаа бага залуу хүн энэ яриг бол мэдэгдэж байна эндээс тийм ээ. За энэ мөн үзэр юу илэрхийлж байна вэ? Мөн ч одоо жоохон хуурмаг байдлыг жоохон илэрхийлдэг үзэр гарч ирж байна. Түүнээс ш энэ яг гэр бүлээ нэг орхиод явах гэж байгаа да тий. Нэг тийм таата биш байна л да.
ганцаараа гэр бүлээ ингээд орхиод би ганцаараа чадах болов гэдэг дээрээ жаахан эргэлзээтэй. Гэр бүл нь одоо өдөж өгөөд миний хүү одоо миний охин ч гэдэг юм уу сайн яваад эрдэм ном сураад ингээд их юм сураад ирээрээ. Тэгээд энээс хойш чи одоо ингээд амьдралаа өөрөө ингээд авч явах нь байна шүү гэдэг ингээд бүх юмныхаа мөнгө санхүүгийнхаа гэдэг юм эрдэм номынхаа бүх юмыг баланс тэнцвэрийг одоо өөрөө ингээд зохицуулаад явах нь байна шүү гэдэг ингээд тэгэхээр ганцаараа нэг жоохон эргэлзэж жаахан айсан байдалтай байна. Би чадах болов уу гэсэн нэг жаахан айдас байна л да. Ер нь гэрээсээ гарч үзээгүй нэг хүүхдүүд гэрээсээ гарч явах гээд байна да янз бүр тиймэрхүү л онцлог болж чинь тэгээд хайртай дотныхоо хүмүүсээр өдүүлээд нөгөө нэг алсын холын аянд эрдэм ном сурахаар явах нь дээ. Бүгд л чамд одоо нөгөө нэг бүх хайраа дэлгээл байгаа бүхнээрээ чамайг хайрлаж инкрэлээд л байгаа юм байна. Тэгээд чиний гадагшаа явж юм сурах гээд байна да. Гадагшаа явж эрдэм ном сурж ирэхээр за тэгээд чамайг бүгдээрээ өстэй сайн яваарай тэгээрээ ингээрэй гэдэг ингээд үүдэж өгч байна да. Адуу нэг жоохон ойр муутай хоноод тэгээд өдүүлээд явж байгаа хүмүүс байна энэ дээр. За тийм хөөрхөн уншлаг болж байна. Алсын холын аянд эрдэм ном сурахад нөгөө хүний хүү эрдэм сурахаар явна л нэг тийм юу гэдэг штэ тий. За тийм байна уу тийм байна. Хайртай дуртай гэр бүлийнхаа хүмүүсээр өдүүлээд магадгүй залуу эрэгтэй залуу хүүгүүд байх магадлал нь илүү өндөр. Яав ээжээрээ өдүүлээд амьдралын гараанд гарахаар ганцаараа бие даагаад юм эрдэм ном сураад ихийг бүтээхээр холын айныг зориод явж байгаа хүмүүсийг гэр бүл нь гаргаж өгөөд өөрөө нэг жоохон айдастай байгаа дээ. Зарим нь өөрөө хүсээгүй байтал аав ээж гэр бүлийнх нь явуулж байгаа байх. Бас тийм ч хүмүүс байна. Өөрөө нэг тэрэндээ таатай биш, дуртай биш гэр орондоо эндээ байж хавсан чи алсын холын зорилгоо бодоод явж сур гэдэг өөрийг нь ингээд баг заримыг нь хүчээрээ болж байгаа усууч тэрэндээ жоохон ууртай. Зарим нь болохоор жоохон айдас байна. Би чадах болов. За тэгээд гэр бүлээрээ гаргуулад зайхан найз уутайхан шиг хоноод ингээд явж гин чи чадна уу? Чи чадхаар байна. Чи маш хүчтэй. Гэрээсээ гарч үзээгүй хүн боловч гэр нь хүчтэй хүн биш үү? Үзэж байгаа хүмүүс нь өөр хүүхдүүдээ гаргаж өгч байгаа хүмүүс ч бас энийг үзэж болно л доо. Ер нь тийм чиглэлийн энерги нийтээр тэгжил орж ирж байгаа юм. За тийм хөөрхөн энерги байна. Өөрөө болохоор магадгүй тэр найз охин юм найз залуу малуугаас ингээд салж холдохыг хүсэхгүй байгаа байхгүй юу? Тэр нь хамгийн гол асуудал нь. Хамтдаа ингээд байгаад байна гэсэн тэр асуудал нь орчихгүй юу? Тэгэнгүүт тэрэндээ жоохон уурлаж бухимдаж байгаа гудамж байна. Тэрэндээ жоохон айдастай байгаа юм ч байна. Гэр бүлийнх нь болохоор маш хатуу шийдвэр гаргаад хоолго явж ирдэм өөрийгөө бие даадаг ингээд явуулж байгаа. Өөрөө болохоор магадгүй татагдаад уягдаад байгаа юм найз охин юм уу найз банд найз залуу байх магадлал маш өндөр. Тэрнээсээ нэг жаахан салахыг хүсэхгүй байгаа. Тэгээд өөр гарц гаргалгаагүй болцоход өөрийнх нь хүслээр болохгүй болцоход тэгээд аргагүй ирэхэнд одоо бая л болж байна л да. Бая гэдэг гадагшаа явж ирдэм сураа гэж явуулчлаа л та. За тийм хөрхэн уншлаг боллоо. За хоёрдугаар группийн уншлага ингээд өндөрлж байна. За уншлагыг минь сонссон танд баярлалаа. Алсын аянд эрдэм сурахаар мордлоо доо. Алсын эрдэм сурахаар чи явуулгүй яах вэ залуу хүмүүс чинь тий.
За 3 дугаар группийн уншлага эхлэж байна. За нэг гоё үзэсгэлэнтэй бүсгүй бүх дэлхийг гарынхаа алган дээр барьчихсан их гоё үзэсгэлэнтэй юм аа. Үзэсгэлэнтэй бүсгүйг сонгосон байна. За тэгээд энэ болохоор нэг тийм хамаарал гэсэн юу сонгогдсон байгаа даа. За энэ хамаарал гэдгийг яаж хамаарах гэдгийг нэг жоохон дэлгэрүүлээд нэг хараадах юм. Энэ нэгнээс хамаарчаад байгаа юм уу? За belonging гэдэг аахгүй юу? Find belonging in love depend on each other. Бие биесээ гэсэн үг шүү дээ. Бие биенээсээ хамааралтай бай. Хайр дурлалд бие биенээсээ хамааралтай байгаа байдлыг илэрхийлж байгаа юм байна. За энэ хүмүүсийн хайр дурлалд тийм бие биенээсээ хамааралтай байгаа байдлыг илэрхийлж байна. За энэ хүмүүсийн уншлага энэ хөдрөөр явагдана. За everyday fitch тарах хөдрөөр. За 3 дугаар группийн lady гэж сонгосон хүмүүс. ертөнцөөс өгч байгаа мессеж байна. За нэг жоохон болгоомжгүй үйлдэл хийж байна шүү. Болгоомжгүй үйлдэл хийгээд маш их аз жаргалтай баяр бүртээ байна тэр үйлдэлтэй. За тэгээд одоо нэг найз залуугаас байд юм уу? Чи надтай хамтдаа нэг зүгтээ явах юм уу? Цаашаа тусдаа явах юм уу гэдэг ингээд. Тэгээд нэг өөрийгөө нэг хамгаалах хүсэлтэй байна. Өөрийгөө хамгаалан тэмцэж байна. За болон цааш нь уншлагын урсгал хаашаа явах нь гэдэг их чухал л доо юм. За нэг жоохон бодлогогүй гинэн томоогүй үйлдэлээсээ болж жоохон баяр тэрэн дээр бол айгүй баяр хөөрөлтөй цэнгэлтэй байгаагаасаа болоод тэгээд нэг жоохон магадгүй найз залуутайгаа гэр бүлийнхээ нэгэнтэй бодлогогүй гинэн үйлдэлээсээ болоод нэг жоохон маргаан үүссэн. Тэгээд маргаан үүсчээд одоо нэг өөрийгөө нэг ингээд нэг хамгаалаад одоо би буруугүй шүү дээ гэдэг юм ингээд би хамгаалаад байгаа байхгүй юу? Гэтэл magician гэдэг нь өөрөө чи буруугүй зүгээр ингээд одоо нөгөө сайхан найз нөхдөд хөвгөлтөд байсан байдал нэг арай илүү өөр юмар жоохон буруутгаад ах шиг байна л та. Эсрэг тал чинь тэгэнгүүт өөрийгөө хамгаалж юм. За тэгээд тийм зарим юм дээр одоо ингэж дандаа одоо энэ нэг тийм нэлийн хартаа сэртэй хамааралтай хүнтэй хамт өнгөрдөг хүн байна. Одоо нэг найз нөхдөдөө орж гараад ингээд ирсэн ч гэсэн л одоо жишээ нь ингээд асуудлыг хөндрүүлээд одоо ингээд дандаа болохгүй буруу зүгрүүн ингээд одоо чи одоо баг өөр найз залуу өөр хүнтэй явж байгаа тэрлээ гэл ингээд бүх асуудлыг ингээд зүгээр ингээд одоо ирчүүд дангаараа ингээд нэг ууж идээд явсан ч зүгээр хөөхнүүд дангаараа ингээд нэг жоохон хамтдаа жоохон цагийн хөвчлөлтөд өнгөрөөж байгаад ирсэн ч гэсэн ингээд ерөөсөө нэг юу яагаад гэдэг байгаа байхгүй юу? Айгүй хамаарад одоо ерөөсөө тийм эргчлөөтэй ингэж нэг гарч орох боломжийг олгодгүй нэг тийм хүмүүсийн тухай байгаад байна л да. Тэгээд чи болохоор ерөөсөө тийм юм байхгүй. Одоо ингээд би ижил хөөснийхэнтэйгээ хамтдаа ингээд жоохон ингээд найз охтуудаараа найз залуучуудаараа ингээд хамт ингээд жоохон зугаацаад ирлээ гэдэг ингэнгүүт ерөөсөө ингээд нэг жоохон энэ нэг тийм хардтал цэрлэлтийн тухай энэ хөзөр өөрөө бас хамаарал гэдэг хөзөр гарч ирсэн юм.
Тийм болохоор хардал сэрдэлтийн тухай байна. Одоо нөгөө амар тайван байлгадаг нэг хардал сэрддэг. За тэгэнгүүт өөрөө яшиг ингээд байнгын одоо ингэж нэг юм хардал сэрдүүлж ингэж байж хахаар зүгээр алсын холын ирээдүгөө бодоод одоо ийм байдалтай байгаа юм чинь алсхын холдоо бүр ингээд ямар ч хөдөлгөөнгүй ингээд гарч орч чадхаа байх юм байна гэдэг нэг юм зарим үед энэ хүнээс холддог ч юм уу гэж ингэж бодоод байгаа байхгүй юу. Одоо мөрөөрөө хоёр тишээ зүгээр зам мөрөө хайдаг ч юм уу дандаа ийм байх юм бол хэцүү юм байна мэн гэдэг ингэ бодоод байгаа байхгүй юу. За яг тийм хүмүүс үзэж шүү. Тийм. Нэг эрх чөлөөтэй таавараа байхгүй нэг өөрийнхөө нэг тийм гоё хөгжилтэй найз нөхдөдөө нэг цагийг чөлөөтэй ч өнгөрөөж болтгол нэг тийм харьцаа байна л да энэ дээр. За магадгүй тэр нэгэд жоохон мөнгө санхүүгийн хамаарал байгаад байгаа учраас юм эрх чөлөөтэйгээр ингээ явж чадахгүй. Магадгүй ингээд тэр энэ хардал сэрдэлт энэ дээрээс ингээд гараад явъя гэхээр мөнгө төргөний жоохон дутагдал байна. Тэрэн дээрээ жоохон санаа зовоод байт юм байна л да. Нэг өөрийнхөө хэрэгцээг хангалттай хангах хэмжээний мөнгөтэй болвол ингээд бас нэг зүгээр амар тайван өөрийнхөө эрх тааваараа сайхан ужидээд ингээд нэг тухтай тав байх юмсан. Тэгэхгүй бол одоо энэ нэг дандаа ингэж нөгөө мөнгөтэй нэг ч юм уу ажуудах нэг ингээд байнга ингээд царайчилж ингэж байх нь бол айгүй тийм хэцүү юм аа гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээрээс ингээ гараад явахаар би бүр одоо ингээд бүх ачааны хүндийг өөрөө бүх одоо ингээд одоо яадгийн үр хөвгтэй байд юм уу ажил төрөл амьдралынхаа ингээд бүх юм өөрийнхөө нуруунд дээр өөрөх болно доо гэдэг ингээд бодоод байна. Тэгсэн ч ихсэн айгүй тийм тавтаа тухтай. Тийм ер нь энэ тэр хүслээр нь хөдлөгдгөө харьцаанаас гараад ичнээн бага мөнгөтэй ч гэсэн өөрийнхөө эрх таваар амьдралын одоо нэг бүх ачаалал өөрийнх нь нуруунд дээр өрөөд явсан ч гэсэн сэтгэл амгалан ядаж нэг тий өөрийнхоороо нэг цагийг тийм нэг өөртөө цагийг зарцуулах тийм гоё эрх чөлөөтэй тийм болцсон хүмүүс ч одоо энэ чинь олон хүмүүс ч зарим нь болохоор ийм урсгал чиглэлийн одоо өөрийнхөө энэ амьдралыг орхиод өөрийнхөө цаг мөчийг ичнээн мөнгө төргөөр тийм элбэг хангалуун биш ч гэсэн өөртөө цагаа зарцуулдаг өөрийнхөө цаг мөчийг өөрөө хайр татны хүмүүс өөрөө дагаад явж байгаа хүмүүс энд байж байгаа. Зарим нь болохоор эрх чөлөөг олоод эндээс ингээ гараад явах юм бол жоохон мөнгө санхүүн дээр дутагдaltaй. Тэгээд тэрэн дээр жоохон хэрэгэлзээд байж байгаа хүмүүс ч байж байгаа. Гэхдээ ер нь эцсийн бүлэгтээ бол шийдвэр гаргаад аль нь ч байсан шийдвэр гаргаад эцсийн бүлэгтээ ер нь өөрийнхөө тавтаа тухтай амар амгалан байх тийм сонголтыг хийхээр хүмүүс үзэж байна. Өөртөө ижил төстэй найз нөхдүүдтэй болно. Өөртөө цагийг зарцуулдаг болно. Өөртөө ижил төстэй найз нөхдүүдтэй болно л гэж байгаа байхгүй юу? Бид нартайгаа тийм эвтэй найрамдалтай хоорондоо ижил төстэй амьдралтай учраас эвтэй найрамдалтай тийм байх цагийг хамтдаа зугаатай өнгөрөх тийм найз нөхдүүд бол байна л да.
Зүгээр л нэг сэтгэл зүйнхээ хувьд тийм жоохон ингээд нэг өөрийгөө нөгөө гарах гарцгүй юм шиг болгочоод бодцоод байна шүү. Түүнээс чамд бол одоо гарах гарц байна. Энд яг мөнгө санхүүгийн нэг жоохон жижиг асуудал боловч эцсийн бүлэгтээ одоо нөгөө ахаал нөгөө нэг юм байгаа шүү дээ. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэж. Би нэг 2-3 өдрийн өмнөх уншлага дээр бас нэг тийм юу гэжсэн яг л тэр л байна л да. Тэр урсгал яг орж ирж байна гэхэд хүний эрхээр жаргахаар өөрийнхөө эрхээр зов. Магадгүй мөнгө төрөний дутагдaltaй байдлаасаа болоод хэн нэгэн ингээл нэг хартаас өртөө үнтэй ингээл хамт байгаа л өөрийгөө ингээл хамгаалах шаардлагатай бол магадгүй зарим нь баг ингээд додуулж нөдүүлээд байдаг ч байж магадлал байна шүү энэ дээр бол. Тэгэхээр тийм биш одоо өөрийнхөө шийдвэрээ гаргаад өөртөө эрхчлөөг олгоод мөнгө төрөний багсаг амьдралын ачаа нурууг өөр дөрөө өөрөх гэхээсээ илүү хүний сэтгэлийн амар амгалан тайван байдал шиг чухал юм байхгүй учраас өөрөө өөрийгөө энэ хүлээснээсээ гаргах бол танд тийм шаардлага цаг үе нь бол ирсэн юм байна да. Ер нь бол та ч өөрөө тийм одоо юм хийж чаддгүй юм уу бүр ингээд энэ дээрээс гараад явахаар бүр тийм аргагүй амьдралгүй бүр уучраа олохгүй хүн ерөөсөө биш байгаа байхгүй юу? Зүгээр л энэ тассан байдлаасаа ингээ холдож чадахгүй жоохон хэцүү байх л гэж ингэж бодож айгаад байгаа болохоос биш танд бол тийм байхгүй. Та чи өөрөө аюу тийм авьяасдаг чадвартай бүр юухан хийхнэр юу л бол юуг хийгээд ингээд хоолунд хийдэг ч юм уу бүр тийм төрлийн авьяастай ишүүл нэг хуваараа өөрөө юу ч хийж чадхаар тийм хүн байгаа байхгүй юу? Танд бол ажил олдно мөнгө сангаж гэсэн та ингээд та асуудал байхгүй. Юу ч тийм хийж болохоор тийм чадaltaй хүн байгаа. Зүгээр өөрийгөө энэ нөгөө нэг жоохон юм сэтгэл зүйн хувьд би одоо ингээ гарцгүй одоо ёстой ингээ нөгөө ямар ч одоо юу аахгүй. Гэт өөрийг чи хөлж багалцсан юм шиг ингээ нүдэ чинь бооцсон юм шиг уулан танд ингээ гараад явах юм боломж байгаа. Хаашаа л бол хаашаа энд ямар ч завсар за ингээ хооронд нь баглаа таныг уяад хүлцсэн юм байх. Ингээд энэ бол ерөөсөө сэтгэл зүйн уяа хүлээ шүү. Энэ хөрхөн шоо ингээд арга замын зааж өгвөл жив гэж иргэд байж хата та ингээд гарахгүй л байхгүй эндээс өөрөө өөрийг энэ дунд хорцсон. Гэтэл бол танд гараад өөрийнхөө ижил төстэй найз нөхдөдтэйгээ уулзаад цагийг бүр өөрийнхөө айгүй гоё жаргалтай зугаатай өнгөрөөгөөд өөртөө цагаа зарцуулаад өөрийгөө хайрлаад тэгээд амраа амгалан тайван байх боломж танд байгаа. Тэгээд та юу ч чаддаггүй хүн биш. Танд янз янзын боломж чадал байна. Яаж л бол яаж нөгөө амьдрах арга байна танд. За 3 дугаар группийн уншлага энэ хүрээд өндөрлөө. За уншлагын дундаас минь хэрэгтэй хүнд нь хэрэгтэй мессеж хүрсэн байгаасай гэж найдаад энэ удаагийн уншлагыг дуусгая. За баяртай.